Сургалтын чиглэл хэлээрэй. Өнөөдрийн сэдэв соёлтой хүүхэд гэрлэн дохио. Дунд бүлгийн хүүхдүүдтэй зориулав. Сургалтын зорилго 3 хүнгийн гэрлэн дохионы утга учирыг мэдэж багшийн болон найзын яриаг анхааралтай сонсох, аливаа дүрм журмыг биелүүлэх. Түүдээ гэрлэн дохио гэж юу вэ? Тэр хаана байдгийн бол? Ямар гэрэл ассан бэ? Улаан, шар, ноон гэрэл ямар учиртай юм бол? Хүүхдүүдээ сайн бодоод багштай хариулаарай. Одоо бүгдээрээ хөвгчлөлтэй дасгалаар тоглоцгоё. Дасгал 1. Хүүхдүүдээ багшийн царай хөдөлгөөнийг ажиглаад хэлээрэй. Ямар гэрлэн дохиотой адилхан бол гэж сайн бодоорой. Дасгал 2. Багшийн гарын хөдөлгөөн, царайны хувирлыг сайн ажиглаарай хүүхдүүдээ. Ямар гэрэлтэй адилхан юм болоо? Дасгал 3. Одоо багш ямар царайны хувирлыг гаргасан байна хүүхдүүдээ? Ямар өнгийн гэрэлтэй адилхан байна? Сайн бодоод багштай хариулаарай. Дээрээ хөвгчлөлтэй тоглолоо. Багш нь хүүхдүүдтэй нүрийнхээ хувирлаар биеийнхээ хэлбэрээр 3 өнгийн гэрлэн дохиогоо тоглож үзүүллээ. Одоо бүгдээрээ шинэ мэдлэгтэйгээ танилццгаая. Хүүхдүүдээ ширээн дээрээ очиод зогсоорой. Даалгавар 1. Ширээн дээр байгаа гэрлэн дохиотой холбоотой зургийг ялгаад тавиарай хүүхдүүдээ. Даалгавар 2. Хүүхдүүдийн сонгосон карт ямар учиртай болох талаар ярилцаж, энгийн өгүүлбэр зохиолгож ярилцаарай. Жишээ нь миний найз гэрлэн дохио гэх мэтээр зургийг хараад энгийн өгүүлбэр зохиолгож хүүхдүүдтэйгээ ярилцаарай. Түүдээ гэрлэн дохио нь замын хөдөлгөөнийг удирдан зохицуулах үүрэгтэй. Төрөл бүрийн хэлбэр өнгөтэй. Замын хөдөлгөөнийг тэмдэг нь бүгд өөрийн гэсэн утгатай. Энэ бол явган зорчигчдод зориулсан гэрлэн дохио. Улаан гэрэл гарч болохгүй аюултай шүү. Шар гэрэл анхаараарай, хүлээгээрэй. Ноон гэрэл та цагаан гарцаар гарч болно гэсэн гэрлэн дохио. Энэ гэрлэн дохиогоор машинууд явдаг. Улаан гэрлээр машин зогсно, шар гэрлээр хурдан хасна, ногоон гэрлээр машинууд явдаг. Улаан, шар, ногоон өнгөтэй гэрлэн дохионы ач тусаар аюул осолгүй зорчдог. Хүүхдүүдээ бүгдээрээ тоглоом тоглоцгоё. Тоглоомын нэр соёлтой хүүхэд гэрлэн дохио. Тоглоомын зорилго тоглонгоо шинэ үгтэй танилцсан, гэрлэн дохионы утга учирыг мэдэх, мөн авхаалцсан ба анхаарлыг хөгжүүлэх. Тоглоомын аргачлал. Багш хүүхдүүдээр дүрийг сонгуулад дүр авсан хүүхдүүд байраа эзлэнэ. Багш улаан гэрэл аслаа шүү. Урдаас машин ирлээ гэхээр явган зорчигч хүүхдүүд анхаарна. Харин машинууд явна. Шар гэрэл аслаа шүү. Сааруулж хурдаа гасаарай гэхэд машин басан хүүхдүүд явна. Ногоон гэрэл аслаа шүү гэхэд явган зорчигч хүүхдүүд явна. Гэх мэтээр тоглонгоо суралцсанаа.
Гэрийн даалгавар. Гэрээсээ ирэхдээ, цэцэрлэгээсээ тарахдаа, зам хүндлэн гарахдаа гэрлэн тохиог сайн ажиглаарай. Аав ээжтэйгээ хамт соёл дээр хүүхэд гэрлэн тохио тоглоомоо тоглоорой хүүхдүүдээ. Баярлалаа хүүхдүүдээ.